Let your heart see the colors all around you. I'll be loving you, yes I will. I'll be loving you, yes I will. I'll be see the colors all around. Apple компани удаан хүлээгдсэн Apple Spring Loaded арга хэмжээ 2021 оны 4-р сарын 20-наас 21-ний жил жишүүний нэг цагт виртуал хэлбэрээр болж өнгөрлөө. Тус арга хэмжээг уламжлал ёсоор Apple брендийн Монгол дахь албан ёсны борлуулагч Сайн Electronics Монгол синхрон орчуулгатайгаа шууд дамжуулан хүргэлээ. Арга хэмжээний үеэр технологийн хорхоотнуудын сонирхлыг татаж гинтийн бэлэг болж задарсан хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчлэгийг тэд танилцуулсан юм. with all of our offices, stores, and data centers running on 100% renewable energy. Арга хэмжээний ихэнд тэд Apple Card Family-г танилцууллаа. Apple Card Family нь хоёр хүнд Apple Card-ыг хамтран эзэмших зээлээ хуваалцах, нэгтгэх боломжийг олгох бөгөөд мөн эцэг эхчүүдэд Apple Card-аа хүүхдүүдтэйгээ хуваалцаж, зардлын хязгаарлалт хяналт хийж, ухаалаг аюулгүй санхүүгийн зөрчилд сургахад туслана гэж тэд амласан юм а. Apple Podcast. Энэ бол сонсогчид дуртай контент бүтээгч ихээр санал болгож буй дэд зэрэглэлийн захиалгаас асууж болох Apple Podcast Subscription үйлчилгээ бөгөөд тэд Apple Podcast дээр олон сая үнэгүй нэвтрүүлгүүдийн хамт тус үйлчилгээг танилцуулсан юм а. 170 гаруй улс орон бус нутгийн сонсогчид сурталчилгаагүйгээр сонсох, шинэ цуврал нэвтрүүлгийн онцгой эрх авах зэрэг зохиогчдын санал болгосон олон давуу талыг багтаасан премиум багцыг захиалж болохоор бас нь муу онцлог байлаа. Apple Podcast subscriptions. iPhone 12 болон iPhone 12 mini. Арга хэмжээний үеэрх бас нэг гайхалтай гинтийн бэлэг нь iPhone 12 болон iPhone 12 mini-гийн хаврын цоо шин нилийн гаунгийг танилцуулсан явдал байлаа. Энэхүү шинэ өнгө нь iPhone 12-ийн хөнгөн цагаан ирэмгийг нэрвчилсэн арын шилтэй төгс зогссон өнгөөр тодтогч өгсөн байна. Хоёр загвар нь хүчирхэг тооцоолох чадвартай, гэрэл зургийн функцэд болон хамгийн өндөр чанартай видео бичлэгийг гаргах чадвартай, дэвшилтэд хос камерын системтэй. OLED өргөн дэлгэцээр илүү хурц, тод үзэх боломжтой болсон бөгөөд Apple-ийн бүтээсэн A14 Bionic буюу ухаалаг гар утасны хамгийн хурдан чипийг ашиглан бүтээгдсэн билээ. Apple AirTag. Тэд AirTag хэмээх жижиг дэгжин хийцтэй дагалдах хэрэгслийг танилцуулсан нь Apple-ийн Find My Application дээр хамгийн ач холбогдолтой зүйлүүдийг хянах, олоход зориулсан AirTag төхөөрөмж байсан бөгөөд гарц өөх, түлхүүр, үр хүч болон бусад зүйлд холбосон хэсгээс үл хамааран миний сүлжээг хайж олох өргөн цар хүрээтэй алдсан зүйлээ хамгийн хэлбэрээр хайж олоход тусалдаг. Тус бүтээгдэхүүн нь 4-р сарын 30-наас эхлэн дэлхийд даяар худалдаанд гарна гэж мэдэгдлээ. Apple TV. Apple TV 4K-гийн дараагийн үеийг зарлаж Dolby Vision-тэй өндөр хурдны HDR төхөөрөмжийг хэрэглэгчдэд хүргэж дуртай контентыг хамгийн өндөр чанартайгаар холболоо. Шинэ Apple TV 4K-гийн гол цөм нь график гүйцэтгэл, видео декодчлал, аудио боловсруулалтанд ихээхэн түлхэц болох A12 Bionic чип юм. Siri Remote нь цоо шин дизайнтай, байршлын мэдрэмжтэй болсон бөгөөд Apple TV дээр шоу, кино үзэхэд илүү хэлбэр болсон байна. Телевизийн хамгийн хүчирхэг үйлдвэрлэлийн систем болох tvOS-тэй Apple TV 4K нь телевизийн ертөнцид шинжилэл хийнэ гэж тэд онцолж байлаа. iMac. M1 чипээр тоноглогдсон илүү нэгт гайхалтай нэмгэн хийц бүхий цоо шин iMac-ыг танилцууллаа. Шинэ iMac нь ердөө 11.5 мм нэмгэн хийцтэй, хажуу талаасаа бараг л харагдахгүй гэмээр гайхалтай дизайн, хүчирхэг гүйцэтгэлийг тэд санал болгож байна. Хэрэглэгчийн хувийн хэм маягт нийцсэн ямар ч орон зайг тодруулах үз олон өнгөний сонголттой болсон бөгөөд 11.3 сая пикселийг багтаасан 500 нийт гэрэлтэлд тэрбум гаруй нэгтаршил мэдрэгч бүхий 24 инчийн 4.5K Retina дэлгэцтэй гайхалтай тод харагдах үзүүлэлттэй болсон байна. Шинэ iMac нь 1080 пиксел FaceTime HD камер, студийн чанартай микрофон, 6 чанга яргачтай дуу чимээний системийг багтаасан бөгөөд энэ нь Mac дээр урд өмнө нь байгаагүй хамгийн хүчирхэг камер аудио юм. Мөн Touch ID-ийн iMac дээр анх удаа орж ирсэн байгаа нь онцлог байсан бөгөөд аюулгүйгээр нэвтрэх, Apple Pay-ээр худалдан авалт хийх, хэрэглэгчийн профайл солих нь урд өмнө хизээж байгаагүйгээр хэлбэр болжээ. M1 macOS-ийн хослол мөн гайхалтай болсон бөгөөд өмнөх загвараас 21 дахин хурдан ажиллана. But it's not magic. It's the M1 chip, which is kind of magic. And it makes the new iMac fast.
Photoshop болон ижил програмууд дээр 2 дахин хурдан график үзүүлэлт гаргах юм а. Мөн iOS зориулсан аппликейшнууд тоглоомуудыг шууд iMac дээр ашиглах боломжтой. Тэжээлийн шугам нь 2 м урттай болж холбоход илүү хэлбэр болсон. Ногоон, шар, улбар шар, ягаан, нийл ягаан, цэнхэр, мөнгөлөг өнгийн сонголтуудтайгаар худалдаанд гарах бөгөөд Magic Keyboard, Trackpad нь мөн iMac-ийн үндсэн өнгөтэй нь хослох өнгөтэй гарчээ. Цоошин iPad Pro. Apple iPad дээр байгаа хамгийн хүчирхэг дэвшилтэд iPad Pro зарлаж, iPad дээр боломжтой зүйлсийн хязгаарыг давж, Apple-ийн бүтээсэн M1 чипийг нэмж хийснээр асар их дэвшилт болжээ. iPad Pro нь энэ ангиллын бүтээгдэхүүнүүндээ хамгийн хурдан тохиромж болсон бөгөөд хамгийн анхны iPad-тай харьцуулахад 75 дахин хурдан үзүүлэлттэй болсон юм а. 12.9 инчийн iPad Pro нь шинэхэн Liquid Retina XDR дэлгэцтэй бөгөөд iPad Pro-д хэд динамик хүрээ болон HDR-ыг нэмж өгснөөр илүү бодит, нэржлэлтэй болсон. Чиг дэмждэг iPad Pro нь Thunderbolt-ыг хүлээн авах боломжтой болжээ. Нэмж дуртахад цоошин Ultra Wide урт камер нь Center Stage-ийг идэвхжүүлж, хэрэглэгчдийг видео дуудлага хийхэд автоматар дэлгэцийг голлуулж, хүрээтэй байлгах шинэ боломжийг олгож байна. 12.9 инчийн iPad Pro-гийн шинэ Liquid Retina XDR дэлгэц нь Pro Display XDR-ын гайхалтай дэлгэцийн гүйцэтгэлтэй бөгөөд 5.6 сая пикселийг дэлгэцэнд багтаасан. HDR-ын ачаар илүү өнгөлөг, ялгарал ихтэй контент бүтээх боломжтой юм. Liquid Retina XDR дэлгэц нь дэлгэцийн бүх хэсэгт 10,000 гаруй LED ашигладаг хамгийн сүүлийн үеийн mini LED дизайнаар бүтээгдсэн бөгөөд 1000 хүртэл нийт бүрэн дэлгэцийн гэрэлтүүлэг, 1600 нийтийн дээд гэрэлтүүлэгтэй байна. Thunderbolt нь USB-C-тэй ижил портын дизайн ашигладаг тул кабелаа солих шаардлагагүй. USB-C-гийн 10 GB-тай харьцуулахад 40 GB хүртэл дамжуулах боломжийг олгодог. 6.4 мм-ийн нингэн болгож өгсөн бүтэн өдрийн турш ашиглах боломжтой цэнэг хурааврыг мөн батгажээ. Мөн энэхүү хүчирхэг төхөөрөмжүүдтэй хошин ажилдаг дагалдах хэрэгслүүдийн шинжилгээг танилцуулсан бөгөөд бодит мэд зураглал, мэдрэмжийг өгдөг Apple Pencil-ийн хувьд өөрөөр хэлхийг дэмжих боломжтой болсон бол шинжлэгдсэн хамгийн нэмгэн Magic Keyboard түүний цагаан өнгөний сонголтыг мөн танилцуулсан юм а. Ингээд тэд технологийн дараагийн инновац, тасралтгүй хөгжүүлэлтэд хүчилэн энэ удаагийн ивэнтээ өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээг Apple брендийн аль биесны борлуулагч Sun Electronics, Apple Store Shangri-La танд шууд дамжуулан хүргэлээ. Шинэ бүтээгдэхүүн болон захиалгатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7010 1166 дугаараар болон Sun Apple Authorized Reseller аль биесны Facebook-ээр хандаарай. Apple бол сайн.